Хай, тамаагүй өнөөдөр юу хийх вэ гэхээр сүйтэй хийцтэй цай чанаж үзүүлэх гэж бодчих. Тэгээд ах эгч нар надад одоо зөвлөгөө өгнөд буруу хийж гинөө зөв хийж гинөө мэдэхгүй байна би. Гэтэ миний одоо хийдэг хийцтэй цай юм байна гэдэг нь үзүүлээ. Болж бүтэхгүй юм байхан бол санаа зовтгүй энэ комент бичээрэй заяа. Одоо ингээд ус буцлах чи. Ус буцлах гэдэг. Энэ ус буцсан дараа цайны дийг хэрэгтэй. Би одоо хэний ч заалгаагүй зүгээр ерөнхийн нэг хараад сурсан болохоор зөв байна уу, буруу байна уу сайн мэдэхгүй байна. Тэгээд үнэхээр санаа зовтгүй шүү. Буруу хийгээд байгаа юм бол хэлээрээ. Тэгээд энэ ус буцлах тийшээ хандж чинь тийм үү? За ер нь одоо хизээ хийх одоо хүйтэн усан дээр хийх юм уу? Буцсны дараа хийх юм сайн мэдэхгүй. Би бол буцлахын нааханд хийждэг л дээ. Энэ одоо 1 литр орчим байгаа гэж бодод байна. Чимшээ. За ингээд цай хийчих тий. Тэгээ орцсон болохоор энэ цайны цай давс сүү горил шарбота чартас. Тэгээ хоёр сав бэлдээ талаагаад энэ цай буцаад ирсэн. Цай буцаад ирсэн шүү. Дэг юм. Чай 400 мл очин баха суу хийсэн. Энэ ихийн бага юм мэдгүй байна. Тэгээд давс хийж. Энэ нөгөө говийн давс хийдэг юм билээ шүү дээ тий. Нөгөө давс хийдэггүй байлууд нутгаараа янз бүр юм шүү. Тэр хооронд нэг халааж байгаа. Эхлээд сүүлийн тос сүүл бэлтцэн байгаа сүүлийн тос хий. Зэрэг явна. Энэ зөв явж ийн буруу явж ийн заавал хийхээрээ. Хүмүүсээ шарт бас жаахан хийгээд. Сүйтэй шарт бастай. За ингээд тусны халаад ирэнгууд нь шар удаа жаахан хитчүү. Шар будаа хийгээд. Тэгээд шар будаа болохоор болонгуудаа ингээд томроод жаахан цагаан өгд явчих тийм. Цай буцлаа тийм. Одоо гурлаа нэг бацаа хийчихээн. Энэ хэмжээтэй. Жаахан хэмжээ тийм үү? Энийг хийц гэдэг юм аа ч тийм. Миний Монгол хийх нь ойлгоцгүй. Ингээд нэг хуурай хэсэг нь үлдээхгүй тустай хойдоод. Тийм удаа энэ буцсан сүтээ цайг маш бага багаараа гэнт хийж болохгүй сүүл хүйтэн байж сүтээ цайны хүйтэн байж болохгүй юм билээ. Цагаан соус хийдэг шиг тий. Европ хоолны ингэж хийх нь гэж би харсан шүү дээ. Одоо зөв юм уу? Айвын хатан байж юм. Орт юм шүү. Одоо ерөнхийдөө болсон жигт шингэн болоод ирсэн болохоор ингэж хийчихье. Жия 2-3 минут буцалгаад өдгөрөөд ирсэн болчих гэж боддоо шүү дээ. Жия
Гоё. Гоё. Бичээрээ шүүмжлэхэд санаа зовдгүй шүү. Баяртай. Дараагийн удаа бууз хийж үзүүлнэ.